Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр олон улсын гэр бүлийн өдөр. 2026 онд энэ өдрийг гэр бүлүүдийн ялгаатай байдал хүүхдийн ирээдүйд нөлөөлөх сэдвийн дор зохион байгуулж байгаа юм байна. Гэр бүлийн өдөрт зориулж хүн төрөлхтөн хөгжлийнхөө түүхэндээ хөгжиж байгаа цаг хугацаанд гэр бүлтэй болох зорилго нь хэрхэн өөрчлөгдөж ирсэн талаар та бүхэнтэй хуваалцахаар бэлтгэлээ. Хүн төрөлхтний түүхийн ихэнх үед гэр бүл нь зөвхөн өрөөдмаа үлдээх үйл явц байсангүй. Байгалийн хатуу ширүүн нөхцөл, аратан амьтаас бие биенээ хамгаалах, хоол тэжээл олборлох хамгийн анхны амьд үлдэх систем болон бүрэлдэхүүн юм а. Нийгэм хөгжихийн хэрээр гэр бүл нь эдийн засгийн үндсэн нэгж болон хувирсан, газар тариалан болон суурин иргэншил бий болсноор гэр бүлийн гишүүд хөдөлмөрөө хуваарлж, хувийн өмчийг хамгаалах, залгамжлуулах үндсэн бүтцийг бүрдүүлэх болжээ. Монголчуудын хувьд гэр бүл гэдэг зөвхөн хоёр хүний хувийн харилцаа бус гал голомт залгамжлах ариун үүрэг гэж үзэгддэг байв. Грецс төрөөс гэх эртний сургаал нь гэр бүлийг улс үндэстний хамгийн анхдагч, хамгийн чухал дархлаа гэж үзэж ирсний илрэл юм а. Уламжлалт нүүдлийн мал аж ахуйд эрэм хүний хөдөлмөрийн хуваарлалт маш нарийн байсан тул нэгнгүйгээр амьдрах боломж бага байжээ. Энэхүү ахуйн хамаарал нь гэр бүлийг эдийн засгийн хувьд маш тогтвортой, салах тухай ойлголт бараг байдаггүй, бат бөх бүтэц болгож байжээ. Учир нь гэр бүл болох, гэр бүлтэй болох гэдэг нь зорилгын хувьд хамтрагчтай болох буюу аж ахуйн ажлаа хувааж хийх хүнтэй болохыг голдог байв. 1921 оноос хойш гэр бүлийг нийгмийн анхдагч үүр буюу нийгмийн анхдагч нэг гэж тодорхойлох болсон. Төрөөс олон хүүхэдтэй гэр бүлийг бодлогоор урамшуулж, саллтыг нийгмийн зүгээс хүчтэй шүүмжлэн ёс зүйн том алдаа гэж үздэг байлаа. Энэ үед гэр бүл тогтвортой байсан ч нэхвчлэн нийгмийн шахалт хамт олонны хяналттай нэгт холбоотой байсан юм а. Монгол улсад жилд 15-аас 20 мянган хос гэр бүлээ батлуулдаг бол үүнээс 4500-аас 5200 гэр бүл албан ёсоор салдаг гэсэн тоо баримт байдаг. Ингээд харахаар 4 гэр бүл тутмын нэг нь салдаар төгсөж байна гэсэн. Мөн салж байгаа гэр бүлийн 50-аас дээш хувь нь Улаанбаатар хотод ноогдож байгаа. Хотчлтын стресс мөн амьдралын хурдаас болдог гэсэн тооцоолол байдаг. Орчин үеийн дэлхийн нийтэд гэр бүлийн үндс нь суураараа өөрчлөгдөж, хувь хүний эрх чөлөө, сэтгэл ханамж нэг тавигдах болсон. Хүмүүс бусдын амны зугаа болохгүй гэж төвчдөг байсан үе ард хоцорч, би энэ харилцаанд ажиргалтай байна уу гэдэг асуултыг хамгийн түрүүнд тавьж байна. Орчин үеийн гэр бүлийн загварын өөрчлөлтийг хоёр өөр туйлаар харж болно. Өмнөд Солонгост гэрэлтээс татгалзах хандлага их болсон. Азийн орнуудад хувь хүний эрх чөлөө болон эдийн засгийн дарамтаас шалтгаалж гэрэлтээс татгалзах үзэгдэл хамгийн хүчтэй байгаа. Өмнөд Солонгосын төрөлтийн төвшин 2023 онд 172 болж буурсан нь дэлхийн хамгийн доод үзүүлэлт юм а. Шалтгаан нь залуус гэр бүлийг өөрийгөө хөгжүүлэх боломжийг хязгаарлагч гэж үзэх болсон. Солонгост залуу эмэгтэйчүүдийн дунд гэрлэхгүй, болцохгүй, бэлгийн харилцаанд орохгүй, хүүхэд төрүүлэхгүй гэдэг дөрв бие хөдөлгөөн хүчтэй өрнөж байна. Харин Скандинавын орнуудын хувьд гэр бүл гэдэг бол хамтын амьдралын шинэ хэлбэр болжээ. Швед, Норвеги зэрэг орнуудад гэрлэлтээ батлуулахгүйгээр хамтран амьдрах нь гэр бүлийн үндсэн загвар болсон. Шведийн нийт хүүхдүүдийн 50 гаруй хувь нь гэрлэлтийн баталгаагүй гэр бүл төрж байна. Учир нь энд гэр бүл нь хууль ёсны үүрэг гэхээсээ илүү хоёр хүний сайн дурын сэтгэл хөдлөлийн нэгдэл гэдэг утгаараа оршдог. Энэхүү хувьчлалыг улс төр судлаач Инглхарт өмнө нь гэр бүл эдийн засгийн хамгаалалт болдог байсан бол одоо хувь хүний аз жаргал, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх хэрэгсэл болсон. Хэрэв гэр бүл аз жаргал өгөхгүй бол түүнийг хадгалах шаардлагагүй гэж үзэх болжээ гэсэн бол нэрт социологч Энтони Гидденс энэ нь уламжлал, шашин эсвэл нийгмийн шахалтаар бас зөвхөн хоёр хүний харилцан итгэлцэл, сэтгэл ханамжтай тогтдог харилцаа юм. Уг харилцаа нь хоёр талд хоёуланд нь ашиг тустай байгаа цагт л үргэлжлэх ёстой гэж хэлжээ. Эмэгтэйчүүдийн боловсрол болон эдийн засгийн чадамж нэмэгдсэн нь саллтын тоонд нөлөөлөх нэг хүчин зүйл болжээ. Тэдэнд эдийн засгийн хувьд заавал хүнтэй амьд амьдрах шаардлага үгүй болсон тул сэтгэл ханамжгүй харилцаа хүчирхийллээс татгалзах зоригтой болжээ. Сошиал медиа гар утас нь хосуудын бодит харилцааг хөндөрүүлж, үд итгэлцэл, араар тавилт үүсэх нөхцөлийг бүрдүүлж байна. Асуудлыг ярилцаж шийдэхээсээ илүү зугдах, эсвэл блоклох нь
залуусын дунд түгээмэл болжээ. Өмнө нь шаардсан нөхөртөө бантан хийж өгөөд өнгөрдөг байсан тэрхүү төвчээр өнөөдөр байхгүй болсон. Монголчууд бид уламжлалт бат бөх гэр бүлээс хувь хүний эрхчлөөг дээдлсэн шинэ үе рүү шилжиж байна. Үүнийг та нийгмийн хөгжил гэж харж байна уу? Эсвэл үндэсний дархлааны судрал гэж бодож байна уу? Таны хувьд гэр бүл гэдэг төсвөр төвчээр үү? Эсвэл аз жаргал баяр баясгал нь уу? Анхаарал тавьсан танд баярлалаа.